vlog. Та нартайгаа Америк улсаас мэдчилж байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Тэгээд удахгүй болох сар шинийн мэд дэвшүүлье. Сар шинийн vlog бол тусдаа орно. Тэгэд энэ vlog-ороо би юу танилцуулах гэж байгаа юм гэхээр яг өнөөдрийн байдлаар Америкт сушитэй холбоотой бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй байгаа талаар ямар бүтээгдэхүүнүүд хэдээр авсан бэ гэдэг талаар танилцуулах юм vlog байгаа. За бүгдээрээ бол ширээн дээр багтахгүй юм байна. Би өөрөө ч харагдахгүй юм байна. Ерөнхийдөө бол ширээг жоохон суллаад иш нь тавьчихъя. Ондоо юм газар тавьчихъя. Тэгээд авсан юмнуудаа танилцуулахдаа ширээн дээр гаргаад тавьчихвал бичлэг маань арай ойлгомжтой болох юм байна. За тада энэ H-Mart гэдэг ерөнхийдөө бол нэг Аз тийм бүтээгдэхүүн зардаг хүнсний дэлгүүрээ. Тэгээд тэр дэлгүүрээс юмнуудаа авлаа. Тэгээд үнийн хувьд болохоор $447. За $448 болсон байна. За тэгээ эхнээс нь хэдүүлээ юу авснаа танилцуулъя. Миний хувьд бол нэлээд үнэтэй л санагдлаа. Мэдээж шивэдээс ерөнхийдөө бол үнэтэй л дээ. Гэхдээ нэлээд үнэтэй санагдсан шүү. За энэ дотроос би бол юмнуудаа яаж олох юм бэ? Энийний үнийг би хаанаас яаж олох вэ? За гол юмнуудаа хэд болж байгааг ингээд харахгүй л эн чинь гэдэг ийм их үнэнд баахгүй. Тэгэхээр энэ дээр би үнэн бичээстэй байгаа юм болов уу гэсэн чинь бичээгүй байна. Тэгэхээр би эндээс заавал хайж олох юм байна. Тэгэхээр миний бичлэг бол нэлийн тийм сумжирсан жоо тэнэг болох юм байна. Дараа нөгөө нэг эвлүүлэхдээ яг үнийг олоод тавих юм шиг байна. Тэгээ. За ийм юм авлаа. Чили. За энэ бол терияки соус. Яг голцоо нөгөө нэг би сушиндээ хэрэглэх юмнууд авсан баггүй юу? За энэ болохоор би нэг краб гэж бодсон. Энэ краб биш байсан юм баг та. Винегар. За энэ ингээд соусаа ингээд үрэх юм соусны юм сав байна. Сезам. Майонез. Зэнага. Extra virgin olive oil. Ногоон сонгон. Philadelphia. Авлахсан юм сармес. Энэ болохоор сушигээ орох бамбуу. За тэгэнгүүтээ shrimp. Энийг болохоор ролто хийн. Шараад. За энэ болохоор туна байна. За би энэ нөгөө нэг юу хийх гэж байгаа? Би юу гэдэг вэ? Хуйцаандаа хийх гээд
цэцгийн хуайжуу дайлуу гэдэг штэ. Энэ болохоор шримп болохоор юм хоёр янзаар авсан. Энэ болохоор арай өөр ийм нөө улаан ийм нунтаг ийм улаан панконд ингээд дарцсан юм байна. Панконд өнгөрүүлсэн юм байна. Энэ болохоор бас нэг гурилд өнгөрүүлсэн юм байна. Тэгээд ийм хоёр янз их байгаа. Хоёр ширхгийг энд адилхан. Тэгээд ийм том савлгаатай кимчи. Энэ хуайжуу дайлуу гэдгийн юу вэ? За энэ васаби байна. Намалж. Sweet chili sauce. Яг соус найруулгахдаа хэрэглэе гэж бодсон. За мэдээж суши будаа. За тэгээд авокадо, өгөрцөн. За энэ дотор болохоор юу байгаа вэ гэвэл райка, хогрес. За энэ нэг рамен хий гэж бодсон. За тофу, сушины тофу. Ingefära. Улаан ногоон, чинжүү. Тэгээ бас хажуугаар нөөр салат хийн. За энэ нь болохоор нэг юм салат. Сезам. Хар сезам, дандаа хуурсан сезамуд байна. За халуун нунтаг чинжүү. Краб. Мөсөн чихэр байна. Майонез. Өтгөн соус, өтгөн сой соус. Рамны гамн. Зэвэрвэн. За нэг тиймэрхүү юмнууд байна. Иймэрхүү юмнууд авсан байна. За өөр юу вэ? Энд турс. Сам хорхоо. Энийг цэвэрлээд тэгээд гой шарна. За тэгээд өөр юу вэ? Ямаса сой соус. Тиймэрхүү юм аваад ерөөс $400 болсон байна. Энэ будаа байна. Нэлээ үнэтэй юм шиг санагдлаа. Та нарт ямар санагдчихэв? Блогтойгоо хамтаарай за. За, бай.